Хайртай найзуудаа, Паул бол Есүст итгэдэг хүмүүсийг хавчдаг Юудай хүн байсан. Харин Есүс Дамаск руу явж байсан Паултай уулзав. Ингээд Паул ойлгож мэддэг. Есүс миний төлөө загалмай дээр үхэж дахин амьдсан байх нэ. Тэрийг нь ч мэдлгүй Есүсийг би үзэн ядаж Есүс итгэдэг хүмүүсийг хавчиж мөшгөж байсан шүү дээ. Өршөөгөөч Есүсээ гээд Паул маш олон хүнд Есүсийн тухай сайн мэдээг тараадаг болсон юм. Паул 3 удаа олон хот тосгоноор явж Есүсийн тухай сайн мэдээг тараад цуглаан босгосон. Паул Силастай Филиппойд очиж Есүсийн тухай хичээнгүйлэн ярьж сайн мэдээ тарав. Гэхдээ тэр Филиппой хотод мэргэн төлөг хийдэг нэгэн эмэгтэй байв. Хүмүүс мөнгө авч очин тэр хүнээр мэргэлүүлдэг байв. Гэтэл тэр эмэгтэй муу сүнсэнд эзэмдүүлсэн боол байв. Паул Силас хоёр эмэгтэй боол хандан Есүсийн нэрээр муу сүнсийг хөөж гаргав. Тэгээд тэр эмэгтэй мэрэг төлөг хийхэ болсныг хараад тэр эмэгтэй боолын эзэн цаашид мөнгө хурааж чадахгүйдээ их уурлаж ингээд Паул Силас хоёрыг уурлсандаа шоронд хоржээ. Хөр хилэлтэйгээр шоронд орж занчуулж хоригдсон Паул Силас хоёр бурханд гомдлож уурлаагүй. Харин ч бурхныг магтаж түүнд залбирсан. Тэр залбирал ба магтаалын дуу шоронд тэр аяараа сонсогдож байв. Гэхдээ тэр үед гайхалтай зүйл болов. Газар хөдлөж, шоронд оргиж, хаалган онгойж, Паул Силас нарын гинж сар тайлагдлаа. Бурхны хийсэн ажил байв. Шорон хянаж байсан хуйг мэл гайхаж нойрноосоо сэрв. Хоригдлууд бүгд зугтсан гэж бодоод хуйгууд өөрийнхөө амийг хорлох гэж оролдов. Яагад гэвэл хоригдлууд зугтвал хуйгт маш том шийтгэл оноодог байв. Гэхдээ тэр үед Паул Силас нар хуйгийг байзаараа химэн зогсов. Хуйг зугтаж яваагүй тэдэнд хандан ингэж хэлв. Та нар миний амийг аварсан ачтан байна химэн талархав. Тэгтэл Паул болон Силас нар ийхүү хариулав. Таны амийг аварсан хүмүүс биднэр биш. Таны амийг аварсан хүн бол Есүс юм. Есүс итгэх тун. Тэгвэл чи болон танай гэрийнхэн ч аврагдах болно. Тэр шөнө хуйг Паул Силас нарыг өөрийн гэр рүү дагуулж яв. Тэгээд хуйгийн гэр бүлийнхэн ч Есүст итгэж баптизм хүртсэн юм. Бүх гэр бүл нь Есүст итгэж аврал авчээ. Мөн бас нэг баярт мэдээ дамжуулав. Паул болон Силас нар гим нүүлгүй учир тэднийг шоронгоос сулал гэсэн тушаал гарав. Паул Силас нар үргэлжлүүлэн бурхныг магтаж өөр газар руу очин сайн мэдээг тарав. Хайртай найзуудаа, Паул Силас нар Есүсийн тухай сайн мэдээ ярьж байгаад хилсээр шоронд хоригдсон. Гэсэн ч бурханд гомдлож уурлалгүй харин ч магтан дуудуулж залбирсан. Тэгвэл гайхалтай зүйл болсон. Энэ бүх зүйлийг хэн хийсэн бэ? Тийм ээ, бурхан хийсэн. Бид ч Есүст итгэх үед хүнд хэцүү зүйлдээ тулгарч болно. Паул болон Силас нар шиг хүнд байдалд орж болно. Тэр үедээ яах хэрэгтэй вэ? Гомдлох уу? Уурлах уу? Үгүй ээ. Паул Силас нарыг санаарай. Эцэг хүртэл бурхныг магтаж залбирах үед өнөөдрийн үг шиг гайхалтай зүйлийг бурхан үйлдэх болно. Амьд оршигч бурхны гайхалтай ажлыг амсаж мэдэрсэн хис шавны найзууд болохыг ерөөж байна.